Хөлийн бомтууд дээр тавьж байгаа 20 гаруй хэмжээ хятад улсын худалдаа улс харж байгаа нь хувьд бол нүүрс болон экспортын засгийн байжмын орлого буурах эрсдэл байна. Хоёрдугаарт дэлхийн зах зээл дээр үн ханшийн өрчлөлтөөс хамаарат зөвхөн бит хэмжээ буурахаас гадна үн ханшийн буурах эрсдэл байна. Хоёрдугаар. Гуравдугаарт хятад улсын дотоодын бизнесийн үйл ажиллагааны идэвхжил сарж гадаад худалдаа сарж шүү дээ. Одоо жишээлбэл Европ, Америкт гарах гангийн экспорт ч юм уу автомашины сэлбэгүүдийн экспорт буурлаа гэхэд тэнийг үйлдвэрлэх хэрэгцээ буурна гэсэн. Тэгэхээр гуравд орж ирэх сөрөг үр дагавар нь тэр эрэлт буурсантай холбогдлолтойгоор Монголоос авах шаардлагатай түүх хэдийн эрэлт дагаад буурна гэсэн. Төмрийн хувьд дээр нүүрс гэх мэтэр. Тэгэхээр энэ бол нэлээд 2-3 үе шат тамдсан урт хугацаанд өргөлдсөн үр дагавар мэдэрч тэгэхээр энэ бол манайх шиг нэг улсаас нэг зах зээл хамаартай эдийн засгууд бол нэлээд хохирлогтой.